Хай, Лили Тарот байна. Өнөөдрийнхөө уншлагаар та хинтээ суух вэ гэсэн сэдвээр уншлах гэж өгөхөр болсон байгаа. Уншлага маань ерөнхийдөө 3 хэсэгтэй. Нэгдүгээр эхнийхт нь болохоор таны одоогийн байгаа байдал буюу энергийн шалгалтыг нээж өгнө. Хоёрдугаар хэсэгт нь таны суухны талаар мэдээллийг авч өгөөд хамгийн сүүлд нь таны хайр дурлал дээр сахиуснаас нь өгж байгаа мессежийг зөвлөгөөг хараад уншлага маань ерөнхийдөө дуусах байгаа. Өнөөдрийн сонголт маань хамгийн ихнийх нь болохоор энэ модтой хөзөр байгаа. Хоёрдугаар сонголт нь сар болон охинтой гариг ирхэстэй юм үзэр байна. Гуравдугаар сонголт нь болохоор сар болон туулайтай юм үзэр байна. Хамгийн түрүүнд татагдсан нэг өдрөө сонгоорой. Нэгдүгээр үргэлжийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтаймаар байл. За таны одоогийн байгаа энергийн шалгалтыг нь хийгээд болохоор танд өнгөрсөнд ингэж таарч тохирохгүй байсан таны ингэж энергийг сороод байсан ийм харилцаануудаас найз нөхөд байж болно, хайр дурлал, ажлын хамтрагч ийм зүйлсүүдээс та салсан харагдаж байна. Энэ зүйлүүдээс болоод ерөнхийдөө бол нэлийн шархалцсан, таны өөртөө итгэлчин буурсан, ямар ч ингэж юм хийх хүсэл чинь төрхөө байсан байгаад харагдаад байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ ууг нь ингэж надад боломж байгаа, бүх потенциал нь надад байгаа гэж та уг нь ингэж бодож байгаа. Гэхдээ яг ингээд бодит амьдрал дээр үйлдэл хийж чадахгүй байгаа. Яг тэгээд ингээд бодол үйлдэл хоёр чинь ингээд зөрөөд ангуут л та ингээд өөртөө итгэхийг болчихж байгаа. Өөрийгөө буруутгаад дотоод зөрчил нэлийн ихтэй байгаад чи ингээд би ингээд бодсон зүйлээ хиймээр байгаа ч гэсэндээ хийж чадахгүй байна. Чи яг яагаад хийхгүй байгаа ингээд өөрийгөө жоохон буруутгаад дотоод зөрчил бол нэлийн ихтэй. Энэ л болохоор яг нөгөө таны авсан сэтгэлийн шарахтай холбоотой өнгөрсөнд байсан таагүй зүйлстэй холбоотой байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээд ийм нэг циклд орсон юм шиг. Нэг бол ингээд өөртөө итгэх итгэл нь амар төрдөг. Тэнгүүтлээ буцаагаад нөгөөдг нь унтарчдаг. Тэгээл яг ингээд энэ үргэлжлээл нэг өдөр нь ингээд бүх зүйл бодол бүтээд байгаа юм шиг хэрнээ нөгөө өдөр нь маргааш нь болохоор бүх зүйл нь эсрэгээр явуулцдаг. Тэгээд энэ цикл бол ер нь дуусах нэлийн төгсөн байна. Тэгээд та ойрын үед энжл намбар буюу сахиусны тог нэлийг харж иж магадгүй 11 ч юм уу 22 333 гих мэт. Тэгээд та яг ингээд тохиромжтой цагийг хүлээгээд байгаа харагдаж байна л та. Яг ингээд хуучин амьдралын хэм маягтай ороод бүхий л зүйлсээ болгоод бүтээгээд ингээд таны дотор сэтгэл дотор байгаа ингээд энэ очийг хасаахад яг ингээд за яг нэг момент нэг тохиромжтой цаг ирэндээ гэж тэрийг аймаагүй хүлээгээд байгаа харагдаж байна. За уншлагын маань үндсэн сэдэв болох та ямар хүнтэй суух вэ гэсэн сэдэв маань одоо эхэлж байна. За тэгж харахад болохоор одоо болохоор таны одоо байгаа харилцаанд байгаа хүн эсвэл ирээдүйд учрах хүний ингээд мэдээлэл гаргаж ирнэ. Тэгэхээр одоо учирсан хүний яг ингээд зөв хүн үү гэж танихын тулд бас эдгээрийг сонсож бас болох юм шүү. Тэгээд за таны суухан болохоор та хоёр болохоор үнэхээр яг ингээд эрэг үлийн үрээр зөв үлийн үрээр учирсан хүмүүс гэж харагдаж байна. За тэгээд ордны хувьд болохоор хумах, арслан, мэлхийний ордны хүн байж магадгүй. За тэнгүүтлээ мэрэгжлийн хувьд болохоор ингээд юмыг барьж байгуулдаг хүн байж магадгүй, архитектор. Нөгөө талаараа болохоор ийм цэрэг цагдаагийн хүн байх магадaltaй. Ажил мэргэжлэр болохоор ерөнхийдөө нэлийн өндөр албан тушаалтай хүн байгаа байхгүй. Тэнгүүтлээ ерөнхийдөө жоохон юмыг өдөрдөн зохион байгуулах манлайлагч чадвар сайтай, харизм сайтай. Гаднаасаа энэ хүн болохоор нэлийн сүртэй харагддаг ийм том сахалтай ийм том биетэй хүн байх магадaltaй. Тэнгүүтлээ нэлийн ерөнхийдөө шийдэмгий. Гэхдээ энэ хүн заримдаа зан чанарын хувьд болохоор заримдаа ингээд юмнаас сонголт хийж чадхаа бэлчдэг. Заримдаа ингээд юмны балансыг нь алдагдуулцдаг. Уг нь болохоор ингээд айгүй шийдэмгий тийм хүн байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ ингээд айгүй нээлттэй хүмүүст ингээд хэлий гэсэн үгээ шууд хэлцдэг. Тэнгүүтлээ ингээд амар юмыг нөгөө талаас нь харж үзэж боддог. Хитрхи ингээд нөгөө өөрөөрөө дарааддаг хүн гэдэг шүү дээ. Тийм хүн биш. Яг ингээд аливаа юмыг яг нөгөө талаас нь харж үздэг юм хүн байх магадaltaй. Тэнгүүтлээ энэ хүн болохоор ер нь жоохон дотоогшоо төрлийн хүн байна. Ингээд дотооддоо ганцаараа юмыг ингээд айгүй хэрэгцүүлж боддог. Тийм хүн дотоод хүч чадал болохоор нэлийн сайтай тийм хүн гэж харагдаж байна. Тэгээд таарын учрах үйлрэл нь болохоор өвөл байх магадaltaй, эсвэл 100 байх магадaltaй юм байна. За энэ дээр нэмэлт үзэр авч үзье. Суухан
Тийм энэ хүнтэй ингээд ихэндээ та хоёр уулзрахдаа амар юм токсик байх магадaltaй. Тэгээ та энэ хүнийг амар токсик юм байна да, бид тэр таар тохирчихгүй юм байна да гэж ихэндээ уулзчаад тэгж бодож магадгүй. Тийм тэгээд яваанда таны бодож исэн энэ хүн бид тэр таар тохирохгүй бид тэр шудлаа байна гэж бодож исэн бодлууд нь ингээд үгүй болохоор харагдчихээн. Таны бодол ингээд өөрчлөгдөөд окей ингээд бид тэрийг болох юм байна, энэ хүн дээр тогтож болох юм байна гэсэн итгэл төрхөөр байгаад харагдчихээн. Тэгээд шууд таны суухан селебрити буюу олонний танил хүн байх бас магадaltaй харагдчихээн. Тэгэд энэ хүн болохоор жоох юм хаяада хайрцаглагдмал бодолтой байх гэдэг байх бас магадaltaй харагдчихээн. Тэгээд та хоёр анх танилцахдаа бие биендээ нэлийн хүчтэй итгэдэг байгаа. Яг ингээд олон хүмүүсийн дундаас яг бие бинийгээ хараад бие биендээ үнэхээр хүчтэй таталцгаар бол харагдчихээн. Өөрөглөө сонгосон хүмүүс маань сахиус нь таны хайр дурлалын амьдралд яг ямар мессеж, ямар зөвлөгөөг өгмөр байна вэ гэж асуухад болохоор зүүн сайн хүн дотоод мэдрэмжээ дагаарай. Та энийгээ ингэж жоохон дарах гэдэг шүү. Яагаад гэвэл өнгөрсөн тавцсан бизнес сэтгэлийн шархуудаасаа болоод өөртөө төрж байгаа мэдрэмжийг төрж байгаа бодлуудаа жоох ингээд дарах гэдэг. Тэгээд өгөө аваан дээрээ хайр дурлал мөнгө төгрөг ч юм уу ийм өгөө авааны тал дээр ерөнхийдөө жоохон тэнцвэртэй байлгаарай. Таны ингээд одоо ингээд үнэхээр хайр дурлал дээр ахиц гаргахад танд өөртөө итгэх дотооддоо зүүн савиндаа итгэхэд амар чухал итгэх нь амар чухал байгаа байхгүй юу? Хаяач гэсэндээ ингээд бус хүмүүстэй найз нөхдөйгөө байнга хамт байгаад байх шиг ганцаараа байгаад дотоод хүүхдээс насаад өөртөө ярилцаад тэгээд нэг үзээрэй гэж хэлмээр байгаа харагдчихээн. Тэгээд энэ хайр дурлалын байдал дээр сахиуснууд нь болохоор тэнд үнэхээр гойгоо сайхан зүйлсийг бэлдсэн байгаа байдал ингээд уршилж байна. Чанд мэддэхгүй байгаа ч гэсэндээ ингээд байдал уршилж байгаа. Үнэхээр ингээд сайхан хайртай, үнэн хайртай учрахад үнэхээр ойрцсон байгаа харагдчихээн. Эсвэл учирсан ч байж магадгүй. Тэгээд болохоор энэ групп нэгдүгээр группээ сонгосон хүмүүс маань ихэр төрлийн аян замналд гарсан эсвэл бол ихэр төрлийн аян замналд гарыг гэж бодож байгаа. Эсвэл ихэр төлтөөгөө нэгдсэн байгаа хүмүүс бас сонсч иж магадгүй. Тийм бол энэ хайр нь үнэхээр аз жаргалтай сайхан хайр байна. Тэгээд сахиуснууд нь болохоор сэтгэлийн шарх дээрээ сайн ажиллаарай. Өөрийнхөө бодол мэдрэмжийг битгий дараарай. Зүүн сайнгаа дараарай. Дотоод хүүхдтэйгээ ярилцаарай. Хайр дурлал дээр чам мэддэхгүй байгаа ч гэсэндээ хайр дурлал үнэхээр хайр дурлалын амьдралд үнэхээр уршилж байгаа шүү, ахиц гарч байгаа шүү. Үнэхээр сайхан хайрыг чамд бэлдсэн байгаа шүү гэж сахиуснууд нь хэлмээр байгаа, зөвлөмөр байгаа харагдаж байна. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань уншлага энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн уншлагаараа ямар сэдвтэй уншлага хийлгэмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таарсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. Энийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За таны сонгосон үзэл болохоор ингээд гарыг ирэхээс тойрцсон. Тэгээд ийм сарыг ингээд ийм эмхтэй твэрсэн байгаа. Ийм үзрийг та сонгосон байна. За таны одоогийн байгаа байдал гэх юм бол та өнгөрсөн нэг юм айгу потенциалтай энэ ингээд бүх зүйл болно. Энэ зүйлийг би ингээд баталгаатай сонгож байна гэд таны баталгаатай итгэцэн байсан, сонгоцсон байсан зүйл чинь ингээд бүтлгүүцснээс болоод та ерөнхийдөө жоохон сэтгэлийн шарх авсарагдаж байна. Тэгэд яг одоо тэрэн дээрээ ажиллаад тэр өнгөрсөнд байсан хэрэггүй зүйлс, хэрэггүй сэтгэл хөдлөмжл, хэрэггүй бодлоод сөрөг зүйлсээс одоо бол салж байгаа харагдаж байна. Тэгээд өөртөөгөө потенциалыг ашиглаад бүх юмыг хиймээр байна
Гэхдээ ингээд та ерөөсөө л нэг болж өгөх байгаа байхгүй юу? Ингээд үл хийхээр урагшилж өгөхгүй гацалтанд орцсон. Ингээд өнгөрсөн байгаа сэтгэлийн шархат руу хэтэрхий хөнгөгээд ингэж өөрийгөө буруутгаад хүмүүстэй жоохон маргалдах газ тийм байгаа хэрэг чинь. Тэгээд болохоор хорвоо ертөнц үнэхээр яг ингээд таныг шалгаж байгаа юм шиг. Танд ингээд амар хэцүү байна. Тэгээд яг та бодохдоо яг ингээд өнгөрсөнд яг ингээд хийсэн үйл үүрээр яг надад ийм тохиож байна гэж бодоод байгаа жоохон готраад байгаа харагдчихэв. Гэтэ ингээд та болохоор тань сэтгэлийн гүнд тань ерөөсөө ингээд таны урагшлыг хий гэсэн итгэл үнэмшил хүсэл эрмэл зүйл ерөөсөө унтрахгүй баг ч гэсэн ингээд гэрэлтээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд яг нэг зүйлийг бариад урагшламаар байгаа ч гэсэндээ та ерөөсөө ингээд өнгөрсөнд болсон зүйлсүүдээсээ болоод өнгөрсөнд байсан таагүй зүйлсүүд таагүй хүмүүсээс болоод ерөөсөө одоо ингээд альва зүйлсийг хийх хүсэл төрөхгүй гатцсан урагшлахгүй яг энэ хэвэндээ л байгаад байгаа юм шиг. Үнэхээр ингээд байнга танд хэцүү зүйлсүүд дараалан тохиолдоод таныг ингээд нэг юм хий болгоё бүтээе гэл ямар нэгэн бизнес эхлүүлэхэр ч юм уу тэр нэгээ болохгүй бүтлгүүтээ эсвэл хүмүүстэй маргалтаад ер нь жоохон одоо л нэлийн таныг шалгаж байгаа сорж байгаа тийм байгаа гэж харагдаж байна. Хорвоо ертөнцөөс бол танд нэлийн сорилтуудыг өгж байгаа гэж харагдаж байна. Таны суухан бол тууштай хүн байхаар харагдаж байна. Яг ингээд нэг зүйлийг барьж аваад хийхээр зорьсон бол яг тэрийг хийж дуусгадаг, яг эцсийн үздэг тийм хүн гэж харж байна. Ордны хувьд болохоор өвхөр охин матарны орд байх магадлал өндөртэй. Тэгээд юмны балансыг маш сайн барьж чаддаг, юмны тэнцвэрийг маш сайн барьж чаддаг хүн гэж харагдаж байна. Тэгээд ер нь бол нэлийн зөөлхөн хүн гэж харагдаж байна л та. Тэгээд энэ хүндийг та учирснараа таны өнгөрсөн давсан сэтгэлийн шархуудыг энэ хүн эдгэж өгөхөр харагдаж байна. Энэ хүнтэй учирснаар таны сэтгэлийн шарх багаараа энхаар харагдаж байна. Тэгээд хүүхдэд нэлийн хайртай. Тэгээд яг ингээд жинхэнэ хайр байдагт итгэдэг. Үнэхээр ингээд өөрийнхөө хүссэн мөрөөдлийн тийм эмэгтэй эрэгтэйтэй уулзраад ингээд гэр бүл болохыг хүсдэг. Ингээд жинхэнэ хайрт үнэн сэтгэлээсээ итгэдэг. Хүүхдэд амар хайртай. Тэгээд ийм хүүхдэрээ зантай ийм гин цайлхан ийм зөөлхөн усны нэрийг маш мэдрэгч юм л да. Тэгээд айгу танд ийм нэлийн сюрприз барьдаг байж магадгүй. Тэгээд та хоёр яг ингээд нийлсээрээ бол үнэхээр яг ингээд хорвоо ертөнцийн ивэлд байхаар харагдаж байна. За гадна дүр төрхийн хувьд гэх юм бол ийм дэлтэн чигтээ ийм дунд зэргийн ийм урвалтай жоохон ийм ямар хамар гэдэг үлээ энэ чинь томдуу хамартай өндөр хамартай тэгээд нэлээ өтгөн хөмсгтэй тийм хүн байхаар бол харагдаж байна. Тэгээд сошиалаас ер нь бол жоохон хол. Тэгээд бас юм зүүн бэлгийн тарот, бясалгал энэ жоохон далд ертөнцийн энерги энтрийг ер нь бол нэлийн сонирхтой хүн байх магадaltaй харагдаж байна. За нэмэлт мэдээлэл болж өгье. Та юундээ учирснаар таны амьдрал байсан хэрэггүй зүйлсүүд, хэрэггүй хүмүүс, хэрэггүй итгэл үнэмшил, хэрэггүй дадал зуршлуудаас та бол зоригтойгоор салж чадж байгаа харагдаж байна. Тийм үнэхээр ингээд миний балансыг сайн барьж чаддаг, хэлсэндээ хүрдэг юм хатуу хууль дүрмийг бас нэлийн чанд мөрддөг хүн магадaltaй харагдаж байна. Тийм та хоёр ингээд хамт амьдраа та хоёр учирснараа ерөнхийдөө бол мөнгө санхүү карьерийн хувьд болохоор бие биендээ амжилтын түлхүүр болж өгч байгаа байдалтай харагдаж байна. Тийм ялж арахгүй таны өнгөрсөн давсан сэтгэлийн шархуудыг эдгэж өгөөд таныг урагшлахад нэлийн туслахаар харагдаж байна. Хиндэ энэ харилцаа ингэ жоохон явцгүй болохгүй юм шиг тэр хүн ингээд тань дээр тогтож чадахгүй юм шиг танд ийм мэдрэмж төрүүлж магадгүй. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүст маань хайр дурлалын амьдрал дээр нь сахиуснууд нь юу гэж хэлмээр байна, юу гэж зөвлөмөр байна, ямар мессежийг хүргэмээр байна гэж асуухад сэтгэлийн шархаа тавьж явуулаарай. Хэтэрхий сэтгэлийн шархтайгаа зууралдаад
өнгөрсөн болсон зүйлс рүү эргэж хараад жоохон юм хийгээд ингээд зориглоод урагшлахаар өнгөрсөнд байсан зүйлсүүдтэй таныг ингээд зовоогоод тэгээд байгаа харагдаж байна. Тэднэрийгээ тавьж явуулаарай. Одоо ингээд өнгөрсөнд нэлийн хэцүү байсан бол одоо ингээд зөв тийш харагдаж байна. Таны амьдралын тань тойрон ингээд зөв хүртэн зөв замналтаа орж байгаа харагдаж байна л та. Тэгээд та болохоор ингээд нэг бол хитрхи ингээд амар азаргалтай, нэг болохоор хитрхи ингээд бүр ингээд ганцаархнаа өөрөө тусгаарлаад тийм байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд юмныхаа балансыг сайн бариарай. Сэтгэл зүйн доктортой байлгаарай гэж зөвлөж байгаа харагдаж байна. Тэр чинь ингээд хитрхи тэгээд ганцаараа байгаад хитрхи ингээд өнгөрсөн шархтайгаа зуралдаад байх чинь таныг бүр улам хэцүү байдалд оруулаад нийгмээс тусгаарлагдахад тань хүргээд байна. Тийм учраас энэ сэтгэлийн шархуудаа зүгээр л зоригтойгоор амьдралаасаа тавьж явуулаарай. Хэрвээ үнэхээр таны хүч чадал хүрэхгүй та ангааж идгээд чадахгүй байгаа бол зүгээр л биеэс бол тавиад хороортонцтой даатгаарай. Тэгэх юм бол танд ингээд үнэн хайр, аз жаргал, гэрэл гэгээтэй цаг мөч ингээд үнэхээр төгссөн байна. Таны амьдралд хороортонц сайхан хайрыг бэлтгэсэн байгаа учраас та энэ бүх зөвлөгөөг нь дагаарай. За уншлах маань таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд товын уншлага авахыг хүсэх юм бол миний инстаграмаар холбогдоорой. Баярлалаа, баяртай. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай байвал за таны одоогийн байгаа байдал буюу энергийн шалгалтыг нь хийж өгөхөд болохоор та өнгөрсөнд ингээд ерөнхийдөө л аль биесны харилцаатай байсан, аль биесны эхнэр нөхөр, аль биесны найз луу, найз охин байсан хүнээсээ ингээд эргэн тойрны хүмүүс оролцоотой эсвэл 3 дахь шитгээд оролцоотойгоор бусд хүмүүсийн нөлөөтэйгээр ингээд тэр хүнээсээ бол салсан харагдчихээн. Хоёр тишээ болсон эсвэл харилцаа нь ингээд адармаатай болсон гэж харагдчихээн. Тэгээд тэрнээсээ ер нь жоохон шарх авцсан байгаа. Тэр шарх нь бол ерөнхийдөө л танд байнга бодогдоод таны ингээд өдөр тутмын ажлуудаа, өдөр тутмын хийдэг зүйлүүдээ хийхэд ер нь бол жоохон саад болоод байгаа. Таны ингээд жоохон гацанг байдалд оруулсан байгаа гэж харагдаж байна. Тэгээд та болохоор энийг ингээд даван тулахын тулд үнэхээр ингээд амьдралаа тэнцвэртэй байлгаж байгаа. Сэтгэл санаа, мөнгө, төгрөг, хооллолт, ажил, карьер гээд бүх зүйлээ ингээд та үнэхээр тэнцвэртэй, баланстай барьж явж байгаа харагдаж байна. Тэгээд танд өнгөрсөн ийм зүйл болсноор ингээд таны боломжуудыг хаацсан юм шиг одоо ингээд та бол ингээд одоо л ингээд шинэ хайр дурлалтай ингээд учирмаар байгаа ч гэсэндээ өнгөрсөнд болсон энэ зүйлсээс болоод нэг л тийм итгэл тань жоо алдарсан юмд итгэхээ бэлдсэн байгаа. Тэгээ ингээд шинэ харилцаанд орсон ч гэсэндээ хүмүүстэй харьцсан ч гэсэндээ ингээд өнгөрсөн рүү эргэж хараад өнгөрсөнд байсан хүн шиг минь надад ийм зан гарах үедээ их үедээ инх үедээ гэж жоохон халшраад жоохон ингээд хайр дурлалын амьдрал дээр жоохон шантарсан байгаа байдалтай харагдаад байна. Гэхдээ бол та яг ингээд үнэхээр өөрийгөө enjoy хийгээд яг тэр акшныг мэдрээд мөрөөдлөө ингээд амар төсөөлж байгаа харагдаж байна. Тэгээ та сүүлийн үед болохоор нэлийн юм далд ертөнц энерги манифест гэж юу байдیں۔ Энерги гэж юу юм ингээд ер нь бол жоохон далд ертөнцийн энерги гэх мэт энэ зүйлсүүдийг судалж байгаа, сонирхож байгаа ингэж байгаа харагдаж байна. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань суухан яг ямар хүн бэ гэж асуухад болохоор нэлийн юм бай. Ийм махруу юмыг ингээд хийхдээ яг дистаралын дагуу яг цагийн хуваарийн дагуу ч гэдэг юм уу нэлийн юм бай. Дистаралын дагуу юм хийдэг хүн гэж харагдаж байна. Тэгээд таны энэ хүн болохоор өнгөрсөн хайр дурлалаас бол ер нь жоохон шарх авцсан. Ер нь жоохон ч биш нэлийн шарх авцсан. Тэгээд одоо болохоор тэрийг яг өөрийгөө эдгээгээд явж байгаа сэтгэл зүйтэй бас ажилтдаг хүн байх магадaltaй. Тэгээд ингээд аливаа зүйлний ажил, карьер, хайр дурлал, мөнгө санхүү гээд хоббигээд бүх зүйлийнхаа ингээд тэнцвэрийг маш сайн барьдаг. Тэгээд хүн орондын харилцаа энэ хүний хувьд бол нэлийн чухал. Ингээд ив найрамдлыг бас нэлийн эрхмэлдэг хүн гэж харагдаж байна. Тэгээд хэлмээр байгаа өгнүүдээ, хиймээр байгаа зүйлсүүдээ ингээд шууд зоригтойгоор хийждэг хүн гэж бол харагдаж байна. Гэхдээ ингээд заримдаа болохоор ингээд жоохон өөртөө ихтгэлгүй болчдөг. Жоох юм даруухан ингээд тууштай биш гэх юм уу? Яг ингээд хороортонцод найдаад за болох хэвээр болдгороо болно доо гэд нэг тийм хоошоо суудаг. Жоох юм заримдаа ингээд жоохон залхуур гад идэг тийм төрлийн хүн гэж харагдаж байна. Тэгээд ингээд өөрийнхөө дотооддоо маш сайн ярилцдаг хүн гэж бол харагдаж байна.
ингээд өнгөрсөн тавсан сэтгэлийн шархнуудаа ингээд өөртөөгөө ажиллаж ийж энэ хүн бол даван туулж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээд өөртөөгөө боломжуудыг бол маш сайн ашиглаж чаддаг. Тэг хүн орондын харилцааг бол нэлийн эрхэмлдэг, эргэн тойрны хайр, найз нөхөд, ажлын хамтрагчид, гэр бүл хайр дурлал гээд ийм зүйлсүүдэрээ ив найрамдал, түншлэл, ийм зүйлсийг бол нэлийн анхаардаг хүн гэж харагдаж байна. За ордын хувьд гэх юм бол охин матар охин матрын ордынх байх магадaltaй. Тэгээд ажил мэргэжлийн хувьд гэх юм бол түүхч эсвэл бол ийм гадаад харилцаанд ажилладаг ч юм уу, ийм дипломат аль биесны ийм директ контракт зурдаг ийм хүн байх бас магадaltaй харагдаж байна. Тэгээд нэлийн ийм түүхэн төр сонирхдаг, дэлхийн дайн төр сонирхдаг тийм хүн байхаар харагдаж байна. Тэгээд нэг юм жоохон юу их гаддаг, ийм жоохон донтолттой. Тэр нь болохоор ажил хитрхийн нөгөө ажлаасаа хамааралтай ажилдаа донтсон хүмүүс байдаг шүү дээ. Тийм байж болно. Эсвэл бол арх тамхи хорт муу зуршлуудын тийм донтолтой бас байж болно. Тэгээд амьтанд нэлийн хайртай тийм хүн гэж бол харагдаж байна. Тэгээд үнэхээр ийм романтик хайр дурлалынхаа харилцааг нэлийн эрхмэлдэг, нандиндаг, хүндэлдэг ийм хүн гэж бол харагдаж байна. Нэлийн ийм уян цөөлөн, дотгошоогоо тийм хүн байхаар харагдаж байна. За нэмэлт хэлье. Өөртөө байгаа боломжуудыг маш сайн ашиглаж чаддаг хүн гэж харагдаж байна. Гарч ирсэн шин боломжуудыг тэр дор нь ашиглаад туршаад үздэг ч юм уу. За энийг ингэж хийд үзчихье гэдэг юм бол жоохон шийдвэр гаргахтаа хурдан хүн байх магадaltaй харагдаж байна. Тийм бас өнгөрсөнтэйгээ жоохон зурлалтад байдаг хүн гэж бол бас харагдаж байна. Яг ингээд зорьсон зорилгодоо өөрийнхөө хийсэн зүйлдээ бол нэлийн тууштай байдаг. Бас нэг юм бас жоохон хатуу ширүүн байх магадaltaй. За гадаад үзмжийн хувьд гэх юм бол ийм өргөн амартай, ийм өтгөн хөмсгтэй юм дэлтгэр дүү. Тийм туранхай дуу жижигвтер биетэй байхаар харагдаж байна. Гэхдээ ингээд нэг тийм хүмүүс шигсэн гар марны ийм урт хүмүүс байдаг шүү дээ. Мөч урттай. Тийм хүн бас байхаар харагдаж байна. Ингээд нимгэн сул хувц өмсдөг ийм даавуу ийм хувц өмсдөг хүн гэж харагдаж байна. Тэгээд ийм жоохон танаас уухан танаас дүү байх магадaltaй, дүү хүн байх магадaltaй харагдаж байна. Сахиуснууд нь хайр дурлалын амьдрал нь яг ямар зөвлөгөө, ямар мессеж өгч ийнэ гэхлээр хайранд итгээрэй, хамгийн түрүүнд хайранд итгээрэй, хайранд итгэх сурах хэрэгтэй байна шүү. Тэгэхгүй бол ингээд яг нэг хүнтэй ингээд харилцаанд орох гэхээр ингээд тэр хүндээ ч итгэхгүй, өөртөө ч итгэхгүй, яг энэ хүн намайг зөв хайрлаж чадах болов уу? Энэ хүн надад яг итгэлтэйгээр ингээд намайг сонгоод хайрлаж чадах юм болов уу гэд хайранд амир их эргэлзээд байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд дотоод згэн сэвэн, дотоод мэдрэмжээ сонсоод тэгэрэй гэж харагч. Тэгээд өөрийнхөө хүч чадалд, өөрийнхөө потенциалд итгээрэй. Одоо ингээд өнгөрсөн тавсан сэтгэлийн шархнууд чинь ингээд таныг зовоогоод исэн болвол, таныг гацаанд оруулаад исэн бол тэр болгон чинь ингээд ардаа үлдэж байна. Одоо ингээд яг нэг зүйл дээр хайр дурлалын амьдрал дээрээ тогтоод нэг хүн дээр тогтоход бол ингээд ямар ч асуудалгүй. Тэгээд жоохон ингээд шийдэмгий байгаарэ гэж харагдаж байна хайр дурлал дээр. Ингээд хэлмээр байгаа үгнүүд, хиймээр байгаа үйлдэлүүдээ ингээд хайртай хүндээ хэлээд тэрий хамт ингээд аялал зугаалга болзоонд яваарэ гэж хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд өнгөрсөн лүүгээ нэлийн харах гэдэг шүү. Яг гоо тэр болгон дээр ингээд сэтгэлийн шархууд мэдээж таныг удаан хугацаанд зовоодсон болвол ингээд цаг хугацааны ихэнд идэж байгаа ч гэсэндээ тэгж ингэж өнгөрсөн лүү харснаар таны ингээд урдах боломжуудыг хаагаад байгаа учраас та ингээд шийдэмгийгээр зоригтойгоор амьдралаасаа тэр бол өнгөрсөн дэсэн сөрөг муу хацвсыг тавьж явуулаарай. Тэгэх юм бол танд үнэхээр ингээд таны хувь заяаны хүний гэр бүл болоод чаашдаа явхад тохиромжтой хүний сахиусууд нь бэлтгэсэн байна. Тантай уулзруулахад бэлэн байна
гэж хэлмээр байгаа харагдчихээн. Тэгээд бас өөртөө итгэлтэй байгаарай. Гадаад үзмжиндээ анхаарад, дотоод сэтгэл зүрхэндээ анхаарад, өөртөө итгэх итгэл тэрээ нэлийн ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгээд хорвоо ертөнцид зарим таны болохгүй байгаа зүйлс зүгээр л хорвоо ертөнцид даатгаад орхиход хангалттай байдаг. Тэгээд өөртөө ингээд бэлэг авч өөрий гэж хэлмээр харагдаж байна. Тэгээд хорвоо ертөнцид танд үнэхээр энэ сайхан зүйлсийг бэлдсэн байгаа шүү. Ингээд өнгөрсөнд хэцүү байсан, гацаанд орсон байсан бол энэ бүхэн дуусч байна. Энэ бүхний төгсгөл ойртож байна шүү. Ялт болоход ойрхон байна. Хайр дурлалтай сайхан хайртай уулзахад ойрхон байна гэж хэлүүлж байгаа харагдаж байна. Тэгээд таны одоо ингээд дараа нь очих хүн чинь болохоор та тэр хүнийг харангууд амар юм зөөлөн дулаан яг ингээд өнгөрсөнд таньдаг байсан тийм хүнийг ингээд тантай уулзруулахад сахиусууд нь бэлдээд байгаа харагдаж байна. За ингээд 3 дугаар билгийг сонгосон хүмүүсийн маань уншлагын түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол инстаграмаар холбогдоорой. Тэгээд дараагийн уншлагаар ямар сэтгэвтэй уншлага хийлмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Баярлалаа. Баяртай.